Өнөөдрийн бичлэгтээ бөгжний эзэн зохиол дээр гардаг эльфүүдийн үүсэл гарлын талаар ярих болно. Эльфүүд бол Толкины зохиолын хамгийн хүчирхэг, хамгийн эртний ард түмэн бөгөөд яг л бодит амьдрал дээр байдаг мэт өөрсдийн хил зүй, хэм маяг, онцлогтой агаад хожим бүхэл фэнтези зохиолууд дээр гардаг болтлоо алдарсан эльф гэх гайхалтай төрөл зүйлийн үүсэл гарлыг мэдцгээе. Толкины ертөнцийн эльфүүд анх Эрүү Илватар хэмээх бүхний эцэг буюу бүтээгч хэмээх бурханлаг нэгэн тэднийг бүтээсэн юм. Тэд анхдагч төрөлтнүүд буюу хамгийн анхны ухаантай төрөлтөнгүүд аж. Эльфүүдийн сэрэлт Миньяр, Татьяр, Нильяр гэсэн гурван огт хуваагдсан сэрсэн. Нильярчууд өөрсдийгөө бас Линдер буюу дуучид гэж нэрлэдэг байсан. Дундад газрын зүүн хэсэгт Ерсофто Трюс буюу моддын толлын 1050 онд Квенин хэмээх газар эльфүүд анх нүдэн нээж оддыг харсан гэж домогт өгүүлдэг. Тэднийг сэрэхэд өөртөөс нь өөр дуу хоолойгоор ярилцдаг төрөл зүйл байгаагүй учраас дуу хоолойгоор яригсад гих утга санааг илэрхийлэх Queen гэсэн нэрийг өөрсөндөө өгчээ. Тэр үед Моргот буюу Мелкор дундад газартаа занал хэлж, эльфүүдийг мэндэлсэн даруйд зовлон айцыг мэдрүүлж, өөрийн хором үеилд ашиглах бузар санаагаа төлөвлөж байсан юм. Валаруудын нэг болох Ороме эльфүүдийг моддын толлын 1085 онд олж харанхуйн занал хэллээс хол Валнерд амьдрахыг урьж ихэнх эльфүүд зөвшөөрч дагаж явсан байдаг. Гэвч зарим эльфүүд явхаасаа татгалзаж үлдсэн ба тэдгээр эльфүүдийг авари буюу татгалзагчид гэж нэрлэжээ. Харин Валаруудын урилгыг хүлээн авсан эльфүүдийг Элдер буюу моддын ард түмэн гэж нэрлэсэн. Авари эльфүүдийн хувьд дундад газарт үлдсэн шалтгаан нь Морготын нөлөөлөлд автаж Валаруудын дуудлагад үлээдгэсний улмаас явхаас татгалцсан гэдэг. Тэдний ихэнхийг Моргот олзлон авч бие сүнсийг тарчлан оркуудыг бүтээсэн гэж үздэг. Нөгөө тад Валнер руу явахыг илүүд үтсэн Миньяр, Татьяр болон Нильяр гэсэн гурван бүлэг эльфүүд их аянд Оромыг даган явхаар болсон билээ. Энэ аяллаа үеэр Ороме тус бүрд нь шинээр өгдөг. Миньяр алтан үснээсээ болж алтан эльфүүд буюу Ваньяр гэж нэрлэгддэг. Тэд хожим Валнерт үлдэж Валаруудын хамгийн дотн дагалдагчид болсон. Татьяр нь мэрэгэн ухаан, оюун санааны хувьд алдартай, хамгийн мэдлэгтэй, бас дархлах ухаанд сайн аж. Тэднийг Нолтор гэж нэрлэсэн. Харин Нильяр нь далайн усанд татагддаг эльфүүд бөгөөд сүүлд хамгийн олон төрөл болон салсан юм. Тэдгээр эльфүүдийг Телери гэж нэрлэсэн. Ваньяруудыг Инвэ, Нолдоруудыг Финвэ, Телерчүүдийг Элвэ өдөртөн Оромыг даган эльфүүдийг Хелкарен тэнгисийн хойд хэсэгт аваачиж цааш явахдаа Мелкор ба Валаруудын хооронд болсон тулдааны балгасыг харсан зарим хэсэг нь айснаасаа болж зүгтсэн бөгөөд тэдний талаар өөр ямар ч мэдээ байдаггүй. Магадгүй тэд Морготод баригдаагүй зарим авари эльфүүдтэй буцаж нэгдсэн байж магадгүй юм. Үүний дараа Ороме болон эльфүүд ногоон онгоор дамжин явж андун мөрний ирэг дээр ирэн тэд бөгшний нөхөрлөл болон Хоббитын үйл явдлын үед Мантус хэмээн нэрлэгдэх улсыг давх талаар бодолцсны эцэст моддын толлын 1115 онд Ороме эльфүүдийг өндөр улсаар дагуулan гарна. Мантусыг давх үеэр хэсэг бүлэг Телери эльфүүд өмнө зүг рүү явсан. Энэ бүлэг нь Нендор гэж нэрлэгдэн хожимо Меркүүд болон Лорен дорших Сильван эльфүүд буюу ойн эльфүүд болдог. Он цаг өнгөрхийн хэрээр Нендород Белранд руу очиж Осрендод амьдрах болсноор тэдгээр эльфүүдийг Леквенди буюу ногоон эльфүүд гэж нэрлэдэг болсон байна. Эцэст нь эльфүүд Эредороор дамжин ирээдүйд их баруун зам нэртэй болох газараар яван моддын толлын 1125 онд Ваньяр ба Нолдород Эредлойныг хөндлөн гарч Белрандад хүрэн цаашлаад далай тэнгисийн Валар өлмөөгөөр туслуулан моддын толлын 1131 онд тул арээсэгаар Валнер руу явдаг. Энэ хооронд болсон үйл явдлууд гэвэл Эредороор явх үед Телери эльфүүд бусдаас хоцорч
Моддын тооллон 1128 онд сүүлдэн Белградад орж ирэх үед хожим Thingol гэж нэрлэгдэх тэдний удирдлагч Эйлвэн Майер болох Миллентэй нэн элмотойд учирч хайр сэтгэлийн холбоотой болон тэндээ үлддэг. Тэр хооронд удалгүй үйлм буцсан ирж Телерүүдийг Бондтын тооллын 1150 онд Вальнер руу авч явдагч мөн адил хэсэг бүлэг Телерүүд үлдэж Синдар буюу Сарл эльфүүд болдог. Синдарадын зарим нь Метрим эсвэл Доротдох Thingol хааны удирдлаганд ор амьдрах бол өөр нэг бүлэг нь Белграндын эрэгт Фалас гэх газар суурьшдаг бөгөөд тэднийг Фалатрим гэж нэрлэдэг болсон. Эдгээр эльфүүдийн хаан нь Кирдан юм. Харин Вальнер руу явсан Телерүүдийг Фалмари гэж нэрлэдэг. Ингэснээр төв газар дахь Вальнарт очиж байгаагүй бүх эльфүүд өөрөөр хэлбэл Авари, Селвана эльфүүд, Леквинди, Синдар болон Фалатрим зэрэг бүлгүүдийг Морквинди буюу харанхуй эльфүүд гэж нэрлэдэг бөгөөд энэ тэднийг Вальнерын хоёр модны гэрлийг үзээгүй гэсэн үг юм. Ваньяра Нолдор Фалмари эльфүүдийг Калаквинди буюу гэрэлт эльфүүд гэж нэрлэдэг бөгөөд тэд хоёр модны гэрлийг харсан эльфүүд юм. Эдгээр эльфүүд болон тэдний ур удам нь ирээдүйд Дүнэданчуудаар дээд эльфүүд гэж нэрлэгдэх болсон байна. Ерөнхий эльфүүдийг Вальнарт аваачих болсон шалтгаан нь өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн дундад газрыг гэрэлтүүлэгч хоёр гэрэлт багныг моргод устгаснаар ардаа харанхуйд автаж олон хэсэг болон хуваагдсанаар Валарууд Вальнар төвд хоёр модыг ургуулж гэрэлтүүлдэг. Гэвч эльфүүд гэрэлтэх гэрэлгүй оддын гэрлээс өөр зүйлхийг дундад газарт мэндэлсэн. Тухайн үед дундад газрыг эргшээж байсан морготын эргшээд орох эрсдэлтэй байсан учраас эльфүүдийг айх айдасгүй мөнхийн газар болох Вальнарт амьдрахаар аваадсан юм. Let's give these bastards a good hammering! God